сайн залуусаа. Өнөөдөр би нарыг high speed sync ашиглан хэрхэн overpower буюу нарнаас хүчтэй гэрлэр зураг авах талаар зааж өгсөн юм аа. Өдрийн цагт ингээд зураг авахд бол ямар нэгэн нэмэлт гэрэлгүй авах юм бол тэнгэр нь ялангуяа тэнгэр маш их гэрэлтэй гардаг байгаа. Subject маш гэрэлтүүлэхийн тулд бол тэрэндээ нэмж гэрэл өгөөд орчин тойрны гэрлийг өшгөний хурдаар орчин тойрны гэрлийг багасгаад тэрэндээ зохицуулаад нэмэлт гэрлээр subject-а гэрэлтүүлэх нэгсэндээ team зураг авах гэж байгаа. За ингээд нэмэлт гэрэлгүйгээр эхлээ зураг авах юм бол үйл олон тэнгэр нь айгуу цайвар маш гэрэлтэй байгаа. За энэ үн зориулаад гэрлээ тавьж өгөн. За гэрлээ тавьж өгөхийнхаа өмнө бол хамгийн түрүүнд ambient light буюу байгалийн гэрлээ хамгийн түрүү background-аас эхэлдэг байгаа. Background-а тохируулж өгнө. За тэрний тулд бол manual дээр тавиад за яг тэнгэрийн өнгийг яг гоё цэнхэр болгоод байгалийн өнгийг яг жигдэхэн тааруулж өгөөд артлын background нь бол надад бол босон гэж бодож байна. Яг за тэрэн дээр хөшигний хурд линзний онголт өрцөө тааруулаад одоо нэмээд тэрэн дээрээ subject-а гэрэлтүүлээд өгөх юм бол одоо нэмэлт тавьж өгж байгаа гэрлээ тодруулаад тааруулахад за маш гоё болж байна. За гэрлийг хэдий ч нэ ойрхон байрлуулах тусам тэдий ч нэ бас soft light болж өгдөг байгаа. Soft light болоод inverse square law буюу гэрэлтэй ойрхон байгаа хэсэг нь маш их гэрэлтэй. Гэрлээс жоохон холдоход маш их гэрлээ алддаг байгаа. Энийг бол inverse square law гэдэг байгаа. Энэний талаар тодорхой бүр нарийн бичлэг бол удахгүй тун удахгүй хийн. Тийм болохоор одоохондоо зүгээр баг зэрэг. За камераа харлаа. Гэрлээ багсах хэрэгтэй. За. Гэрлээ ойртуулсан болохоор камерыг гэрлийг бол жоохон багасгаж өгөх хэрэгтэй болж байгаа. За. За одоо гэрэлгүйгээр нэг аваад үзье. Хэрвээ гэрэл ашиглахгүй бол тэнгэр нь бол за яг чиний царайг яг exposure-ыг харуулад авахд бол тэнгэр нь бол цэлийгээд цав цагаан overexposed тэнгэр гарч байгаа. За ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд хэрвээ та өдрийн цагт нартай үе зураг авах гэж байвал энэ техникийг ашиглаад үзээрэй. Хэрвээ танд хүчтэй гэрэл байх юм бол та нарыг бас илүү хүчээр түүнээс илүү хүч гаргаад нарны гэрлийг бас бууруулж болно шүү. Энийг бол overpowered sun гэж хэлдэг байгаа. Энийг хийхин тулд high speed sync технологи ашигладаг байгаа. Зарим гэрэл бол бас high speed sync технологи бол байдгүй. Би бол ийм Godox 600 гэрэл ашигладаг байгаа. Энэ бол маш хямдхан ирнэ боломжийн маш сайн чанарын гэрэл байгаа. Би энийг бол одоо 3 жил баг гарав ашиглаж байгаа. Ямар ч асуудал байхгүй. Батарейгаар зэмлээд ашигладаг сайн гэрэл байгаа. Тань зөвлөхөд бол маш сайн гэрэл байгаа. High speed sync-гээд нарнаас илүү хүчээр та зураг авах гээд үзээрэй. Нар бол тийм ч хүчтэй зүйл биш. Хэрвээ ийм гэрэл байх юм бол та нарнаас илүү гэрэл гаргаж чадна шүү. За see you next time. Peace. Vision Vitamin. Keep shooting. Тийг бууруулах талаар high speed sync бүрс утгаалт. Би бүр ойлгохгүй юм.